Ажилтан нийгмийн даатгалын шимтгэл бас төлдөг. Ажилтан бас ажил олгогч нь бас ажилтны өмнөөс нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Гэтэл ажил олгогчийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл нь ажилтны тэтгэврт ямар ч нөлөө үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл манай нийгмийн даатгалын шимтгэл нь яг татвар хураамжийг өнөөдөр хүртэл явж ирсэн. Нэгдүгээр зохицуулалт, хоёрдугаар зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээнээс бусад иргэний хуулиар зохицуулагддаг ажил гүйцэтгэх гэрээнүүд дээр хөлс авахар тэн дээр бас нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөг байдлыг бас болиулъя гэж байгаа. Энэ иргэд хүмүүсийг хувь хүн хуулийн этгээдүүдийг бизнесээ төрөлжүүлэх, ажил хийх энэ нөхцөлд бол садаа учруулж байдаг. Яг тэгэхээр одоо надад нэг хүн нэг сая төгрөг өгөхийн тулд 115 мянган төгрөг заавал нэмж тэр байгууллага төлж ийж тухайн хүнээр ажиллаа гүйцэтгүүлэх ийм нөхцөл үүсдэг. Энэ нь эргээд нийгмийн даатгалын шимтгэл гэдэг нэртэй боловч яг тэр хүндээ эргээд тэтгэврт нь ямар ч нөлөөгүй. Өөрөөр хэлбэл зүгээр л хураамж болоод яваад байдаг гэсэн үг. Зүгээр татвар гэж нэрлэгдээгүй татвар болж яваад байдаг гэсэн үг. Нөгөө дээгүүр хөдөлмөрийн хөлснөөс гадуурх бусад нэмэлт урамшуулал, хөнгөлөлт, дэмжлэг, хоол унааны мөнгө бүх зүйлээс нийгмийн даатгалын шимтгэл бүх дүн дээр нь тооцож авдаг. Энийг бас болиулъя гэж ийм хуулийн төс санаачилж байгаа. Одоо хүний төлдөг одоо ажилтнуудын төлдөг төлбөр эргээд нэмэгдэх гэсэн боломжтой. Нэмэгдэхгүй шүү дээ. Энийг л зохицуулахын тулд хуулийн төс боловсруулж өргөн барихад бэлэн болчиход байж байгаа. Манай нөгөө нийгмийн даатгалын сангийн тогтолцооч аягүй үнэлэг шүү дээ. Тэгэхээр энэ сандаа бас сөрөг нөлөө үзүүлэх. Нэрийн сангийн тогтолцоог яаж одоо баталгаатай найдвартай болгохыг басны хөрөнгөлөлттэй болгох нэрийн данс манстай гэж яригдаад байгаа шүү дээ. Энтэйгээ бас яаж үйлдэх вэ? Тий, энэ хямглан сайд дээр нийгмийн амгалан хөдөлмөрийн яам дээрээс нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барихаар бас бэлтэж байгаа. Энэ бол үзэл баримтлалын хувьд арай өөр төвшний буюу одоо нийгмийн даатгалын одоо тогтолцоо, тэтгэврийн тогтолцоо, суурь реформыг яаж хийх вэ гэдэг. Өнөөдрийн даргын зөвлөл дээр бас танилцуулах юм шиг бидэрт бол гишүүд бол танилцуулаагүй байгаа. Зүгээр сураг сонсож байхад өөрийнх нь өгж байгаа эхний ээлжинд өгж байгаа мэдээлэлээр бол олон тулгууртын тэтгэврийн тогтолцоо буюу хувийн тэтгэврийн тогтолцоог хувийн тэтгэврийн одоо энэ боломж компаниудыг яаж оруулж ирэх боломжийг бүрдүүлэх вэ? Улсынх нь ямар хувьтай байх вэ? Энэ хоорондын зааг ялгаа нь юу ах вэ гэдгийг тогтоох юм болов уу гэж. Бид нар бол одоо байгаа нөхцөлийг яралтай засаж явах тусмаа нэг сарын өмнө ч гэсэн засаж явах тусмаа л дараа нь бизнес эрхлэгчид бизнес эрхлэхэд хөв хүмүүс ч гэсэн ажил үс хийхэд үндсэн хуулиараа хөв хүмүүс чинь эрхцэн үтгээд байна гэчээд хөв хүн ажил хийх гэхээр заавал нэг газартай гэрээ байгуулахаар хөв хүндээ гэрээ байгуулдаггүй. Нэг компани байгуулдаг, хуулийн этгээд байгуулж ирж иж гэрээ байгуулж хөдөлмөрийн харилцаанд ордог. Энэ эргээд нөгөө нэг эрхцэн үтгээд байна гэдэг үндсэн хуулиар заасан хүн хөөрэ бизнес эрхлэх боломжгүй болчихдог. Үйлчлэгээ үзүүлэх боломжгүй болчихдог байхгүй. Тэгэхээр энийг хүртэл одоо аль хурдан хугацаанд нээх тусмаа л бизнес ихний нуруунд ирж байгаа дарамт багч гисэн арилгах юм байна. Одоо нийгмийн даатгалын сон чинь 1.2 их найдвар авчихсан. Энэ албан улам цаашдаа 2 их найдвар руу 3 их найдвар руу өгөх юм болчихсон. Энэ албаныг улам нэмэгдүүлэх юм шиг тавих юм байна. Одоо тэгэхээр бид нөгөө талдаа нийгмийн хамгааллын яамнаас барьж байгаа энэ суур реформыг хийх зүйтэй. Энийг бол улс өөрөө дийлэхгүй маа гэдэг ойлгомжтой. Дийлэхгүй учраас нийгмийн даатгалын шимтгэлийн суур хувийг жил бүр дараалал нэмсэн мэдж байгаа. Одоо бид нар 2018 оноос хойш ярих хамгийн сүүлийн жишээхэд жил бүр дараалал нэмсэн, тэтгэврийн насыг нэмсэн. Өөрөөр хэлбэл маш олон хугацаанд шатлалтаагаар өндөр нийгмийн даатгалын шимтгэл төл. Гэхдээ тэтгэвэр авах насыг чинь хойшлууллаа шүү. Энэ юу хэлж байгаа нэхээр нийгмийн даатгал буюу ирээдүйд миний надад ирэх орлогын эрсдлээс сэргийлэх энэ мөнгө хуримтлал чиглэл рүүгээ энэ бодлого өрөөсөж чиглэх болцсон гэсэн үг. Одоо бол зүгээр тэр санг амьд байлгах. Энэ санг нэг мөнгөжүүлэх тэрэн рүү чиглэлсэн. Одоо ингээд эрэгтэй хүн чинь 60 эмэгтэй 60 шүү дээ тий. Тэгээ 60 хүрээд л яг тэтгэвэр авч амжилтгүй нас ордог ийм үйл явдал болдог тий. Тэгэхээр энэ бол манай нийгмийн даатгалын тогтолцоо өөрөө болохгүй болсон. Тэгэхээр суур реформ хийх нь байна. Суур реформ хийхдээ манай бизнес эрхлэгчид тэгээд ажилчид ажил хийж байгаа хүмүүс хуваараа бизнес эрхлэгчид эднэрт энэ нийгмийн даатгалын шимтгэл ямар саад учруулж байгаа вэ гэдгийг судалсны үндсэн дээрээс л энийг л яралтай хийхгүй болохгүй байна гэж. Гэр бүл хөдөлмөрийн хамгаалалт сайдын зүйлс нийгмийн даатгалын шимтгэлийг 1-2%-аач бууруулах боломжгүй гэдгийг мэддэг учраас шүү дээ. Энэ мэддэг энэ хүрээ засгийн газар дэмжихгүй байна. Тийм учраас л
нийгмийн хамгааллын сайдыг хүлээхгүйгээр төвшин гүшүүн бидэд нийлээд энэ хөлөг өргөн барьж байгаа. Зэрэгцүүлж өргөн барьж байгаа. Мэдээж хэрэг энэ бол одоо үеийн сангийн сайд, нийгмийн хамгааллын сайд буюу одоо тодорхой төсөвт одоо сангуудад мөнгө татах үүрэг бүхий сайд нарт бол татварыг бууруулах, аливаа шимтгэл хураамжийг буулгана гэдэг бол хамгийн хүсдэггүй арга хэмжээнд байсаар ирсэн. Цаашдаач байна. Тэгээ энэ үл хамааран бид нэр зах зээлээ жоохон тэлэх юм уу гүм үү? Ер нь мөнгө олдог, орлого олдог хүмүүсийн тоог нэмэх юм уу гүм үү те? Бараа бүтээгдэхүүний хүнийг тодорхой хэмжээнд барьж чадах юм уу, чадахгүй юм уу? Зохион байгуулалтын инфляциас бид нар сэргийлэх юм уу, сэргийлэхгүй юм уу? Ер нь татвар төлөгчдийн тоог нэмэх юм уу? Эсвэл цөөхөн татвар төлөгчдийн татварыг нэмэл явуулдаг байх юм уу? Гэдэг энэ асуултуудын өмнө л одоо энэ шинэ парламент энэ асуултад хариулах гэж энэ шинэ парламент бүрдсэн шүү дээ. Тэгэхээр энийг л хийхин төлөө явна л гэсэн үг. Гэхдээ их хурлын гишүүд бол яг энэ намаа мэдээлэл хийснээс хойш бол дэмжих гишүүд маш олон байна. Инхээр бас засгийн газартайгаа ярилцаад нийгмийн хамгааллын сайдын танилцуулгыг сонсож байгаад нийлэх санал нэгдэж байгаа. Тэгтээ түрүү явж байгаа зохицуулт байх юм бол тэрэнд нийлүүлээд яваагүй байх юм бол тусны өргөн бариад ингээд харилцан дэмжиж явах байдлаар ярилцаад ойлголцоод явж болох байх. Ямар ч зүйл энийг л аль болох хурдан хугацаанд хийх талаас нь хөөцөлдөнө гэж үзэж байна. Эхний ээлжинд ажил олгогчийн төлөвтэй нийгмийн дадлага шийдвэр гаргах хэмжээгээр ажил олгогчийн тэр хэсгийг ер нь байхгүй болгоё гэж байна. Ер нь ажил олгогч нь өөрөө ажилтны өмнөөс төлөөд тэр нь ажилтныхын тэтгэвэр гарах үед нөлөөлөхгүй байна гэдэг чинь яг утга зорилгын хувьд яг юу гэсэн үг юм те. Тэгэхээр энэ бол байх хэрэггүй л зөв. Ажил олгогчийн зүгээс ч 10% төлдөг байхаар тэгэхээр 11.5% тий. 5%-ыг одоо гэртээ одоо бүр байх асуудал дээр юу нэг сангийн алдагдлын хэмжээг нэмэгдэх байна. Сангийн алдагдлын төлөө бид нэр ажил хийгээгүй. Сангийн алдагдлын төлөө бид нэр нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь өөр утгагүй зүйл. Сангийн алдагдал биднэрт ямар ч хамаагүй. Бид нар бол ажил хийж байгаа тэндээсээ нийгмийн даатгалын шимтгэл төлөөд эргээд энэ маань зорилго нь юу вэ гэхээр энэ бол татвар биш. Энэ бол эргээд ирээдүйд бид нар ажил хийх, бие хүчний хөдөлмөр эрхлэх тодорхой физиологийн боломжгүй болсон үедээ эргээд хоригдлуулсан мөнгнөөс сар болгон орлого болгож авъя л гэж байгаа. Тэр сан өөрөө дампур живлийн төрийн асуудал. Энэ парламентын асуудал. Болохоос биш шимтгэл төлөгчийн асуудал ерөөсөн биш. Одоо өргөн барих товоо өнөөдөр бид юу даргын дэрэгдэх зөвлөл дээр хуралдана. Тэгээд нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсон. Тэгээд харилцан саналаа хэлнэ. Тэгээд яг ижил зохицуулт байх юм бол зохицуулт хамтраад явна. Үгүй бол тусдаа өргөн бариад бие биенийхээ саналуудыг зөв саналуудыг дэмжиж явах байдлаар хэлцээрх юм.